Энэ удаагийн дугаараар би та бүхэндээ боловсролын системийн талаар маш дэлгэрэнгүй тайлбарлах болно. Хүүхэд байхдаа бид боловсролын систем буюу Европ төвтэй үндсэн боловсролын тогтолцоонд хөл тавьдаг. Энэ бол бидний үдээс сурталт авдаг анхны үе таалга юм. Эндээс л бид колоничлол, капиталист, эцгийн эрхт ёсны ертөнцийг үзэх үзлийг хүлээн авч эхэлдэг. Сургууль болон боловсролын системийн бүтцэн биднийг хамгийн дотн хүмүүс болон байглаас мань салгадаг. Бидэнд ихэнх цагаа ширээний ард сун өнгөрүүлдэг бөгөөд бидэнд өөрийн гэсэн эрх мэдэл байдаггүй. Ангид зөвхөн нэг л эрх мэдэл бүхий хүн байдаг ба бидний хүчгүй болгож дарангуйлагч парадигмт тасгадаг. Олон хүн боловсролыг амжилтанд хүрэх зам гэж хардагч би таныг үүнийг амжилт биш, харин колоничлох ертөнц гэж хараасай гэж хүсэж байна. Бид мэдлэг бүтээгч биш, зөвхөн мэдлэг хүлээн авагчд болон хүмүүждэг. Танд юу сурах, яаж сурах тал дээр ямар ч хяналт байдаггүй. Та ертөнцийг колоничлогчнуудээр харахаар програмчлагдаж байна. Microsoft-ийн хамтран үүсгэн байгуулагч Bill Gates, Facebook-ийн хамтран үүсгэн байгуулагч Mark Zuckerberg, Virgin Group-ийн хамтран үүсгэн байгуулагч Richard Branson. Эдгээр хүмүүстэй ямар нийтлэг зүйл байгааг та мэдэх үү? Та магадгүй тийм ээ. Тэд бүгд дэлхийн хамгийн баян хүмүүсийн нэг. Өнөөгийн дэлхийн ертөнцийг тэд л тодорхойлж байна гэж бодож байгаа байх. Эдгээр бүх хүмүүс өөрсдөө нэгэн хавхнаас аварч чадсан бөгөөд тэрхүү хавханд өнөөдөр хүн бүр маш бахархалтайгаар өөрөө гүйж орж байгаа. Энэ нь бодит байдлын талаарх ойлголтыг маш ихээр гажуудуулж асар их мэдээлэл байгаа хэдий ч хинч эрүү сарвал ухаанаар дүгнэлт хийж чадахгүй хэмжээнд хүрэгдэг хавх юм. Америкийн нэгдсэн улсад хүүхдүүдээ сургуульд явуулдаггүй 5 гаруй сая хүн байдаг бөгөөд хачирхалтай тэдний ихэнх нь багш нар байдаг. Учир нь тэд энэ систем ямар аимшигтай вэ гэдгийг маш сайн мэддэг. Нөгөө талд нь та байна. Магадгүй чи одоо аль нэг коллежид суралцаж, даалгавраа цагт нь хийж, 90% эрсээ хадгалж, хүсэхгүй байгаа номоо цээжилж, дүрм журм бүгдийг нь дагаж байгаа байх. Коллежид төгсөхдөө бакалаврын зэрэгтэй болно. Сайн ажилд орно. Дараа нь том байшин авна, үнэтэй машин авна, гэрлэн хүүхдүүдээ сайн сургуульд явуулна. Тэгэд маш их мөнгө олно гэж бодсоо шүү дээ. Гэвч бодит амьдрал ямар байдаггүй. Та бага сургуулаа эхлэхдээ хэдэн настай байсан бэ? Өнгөрсөн 12-оос 16 жилийн хугацаанд та амьдралдаа юу хийсэн бэ? Зүгээр л сураад зэрэг хамгаалаад л байсан. Магадгүй та 3 чиглэлээр бакалавр, магистрийн зэрэг хамгаалж авсан байх. Эцэст нь чи ямар нэгэн байдлаар ажилд ордогч цалин маш бага байдаг. Гэвч чи аргагүй эрхэнд өөр юу ч хийж чадахгүй учраас тэр ажлаа л хийж эхэлнэ. Энэ цалингаар мөнгө хуримтлуулад байшин авна гэж байхгүй учраас чи орон сууцны зээл авна. Одоо өөрийн гэсэн байртай болсон юм чинь мэдээж машин бас авах хэрэгтэй гэд машины зээл авна. Ингэснээр та өөрийнхөө ч мэдлгүйгээр өөрийгөө тал талаас нь маш их өрөнд оруулчихсан байдаг. Одоо чамд намайг ажлаас халагч чухал, би гэр орныхоо зардлыг яаж зохицуулах вэ гэсэн айдастай үргэлж амьдардаг. Байрны зээлийн хүү төлөгдөж байна, машины зээлийн хүү төлөгдөж байна, хүүхдүүдийн сургуулийн төлбөр, алхамаар чи өөрийнхөө мөрөөдлийг даран үгүйхэж, өглөө дургүйхэн босоод ажилдаа явж, оройн гэртээ ирдэг. Тэр ажлаа хийх дуртай юу үгүй юу гэдг нь хамаагүй. Тэгээд нэг өдөр ирэхэд энэ амьдрал чамд хэвийн мэт санагдаж эхэлнэ. Ингэж ажилласаар байгаад чи өвтөлж хөгшрөн. Чи өөрийгөө магадгүй би зүгээр л азгүй байсан болохоор амьдралдаа том зүйл хийж чадсангүй. Уг нь би маш их хөдөлмөрлсөн шүү дээ гэж бодно. Гэвч үнэн хэрэгтээ бодит байдал өөр бөгөөд үүнийг өнөөдрийг хүртэл чамаас нууж ирсэн юм. Физик, биологи, хим сурах ёстой, ингэж сурах ёстой гэж шийдсэн. Яг л сонин сэтгүүлийн салбар шиг олон хэвлэх үйлдвэр, том барилгууд байх тусмаа илүү сүрлэг харагддаг. Сургуулийг байгуулсан хүмүүс энэ системд орж буй оюутнуудын хүсэл зорилгыг устгахыг зориуд зорж байсан. Учир нь тэднийг дуулууртай байхыг хүссэн юм. Сайн их сургуулийн дээд зорилго бол чамд унах, бүтлгүйдэх суурийг тавьж өгөх болохоос биш, үргэлж үнэлгээ авах суурийг тавих биш юм. Чиний багаасаа нүдэн анаа дагаж ирсэн энэ боловсролын системийг анхнаасаа л чамайг бүтлгүүтгэхийн тулд бүтээсэн юм. Энэ боловсролын систем чамайг үйлдвэрийн дуулууртай ажилчин болгохын тулд л хийсэн. Намайг дими зүйл яриад байнаг бодож магадгүй. Тэгэхээр хэдүүлээ цааш илүү гүн явъя. Дараа нь чи энэ хавхыг бүхэлд нь маш сайн ойлгох болно. Сургууль биднийг зүгээр л төөрөгдүүлдэг байсан уу? 1806 онд Наполеоны айран болон Пруссийн хооронд дайн болдог. Энэ дайнд Прусс хамгийн шилдэг айрамтай байсан ч ялагддаг. Маш их ухаан зарж бодсны эцэст тэд нэгэн санаа олж систем бүтээх ажилдаа ордог.
Ямар систем бэ гэхээр мэдээ цэргүү зөвхөн тэдний хэлсэн зүйлийг хийдэг тийм систем юм. Үүнийг хийх хамгийн шилдэг арга бол өөрөө сэтгэх чадваргүй, зөв бурууг ялгаж мэдэхгүй байгаа тэр тархинуудыг хянах явдал байв. Ингэснээр тэдэнд юу ч тайлбарласан түүнийг үнэн гэж хүлээж авах болно. Ийхүү 8 жилийн боловсролын систем буюу Прусийн боловсролын систем бий болжээ. 5 наснасаа 13 нас хүртэлх боловсролыг заавал эзэмшихээр хуульчилсан бөгөөд үүний цорын ганц зорилго нь юу байсан бэ гэвэл ирээдүйн үеийг маш дуулууртай дээд албан тушаалтнуудынхаа хэлсэн үг бүрийг дагдаг ганц ч асуулт асуухгүйгээр хэлсэн зүйлийг л хийдэг хүн болгон өөрчлөх явдал байв. Энэ 8 жилийн боловсролын хугацаанд тэдэнд зөвхөн дээрээс өгсөн тушаалыг биелүүлэхэд хүрэлцгүйц хэмжээний мэдлэгийг л олгож байснаас бус өөрийнхөө тухай тунгаан бодох хэмжээний мэдлэг өгдөггүй байв. Прусийн удирдагчдын хүслээр энэ боловсролын систем яг л хүссэн үр дүнг нь өгч байлаа. Ийхүү ирээдүйд бүх зүйлийг өөрчлөх тэрхүү системийн суурь тавигджээ. Прусийн боловсролын систем өөрийн үр дүнгээрээ дээд түвшний хүмүүст аль хэдийн танигдсан байсан тул одоо өөр улс орнуудын өөрсдийн боловсролын системийг энэхүү Прусийн боловсролын системийн завгар дээр суйрлан бүтээж эхлэв. Энэ удаагийн гол зорилго нь юу байсан бэ гэвэл бүтээц сэтгэлгээг нь өгөөгөөж тархинд нь мөнгө олох цорын ганц сонголт үлдээх явдал байв. Тэр нь үйлдвэрт хөлсний ажилчин хийх явдал байлаа. Дуулууртай ажилчдын багийг бэлтгэхийг хүссэн корпорацийн эзэд үүнийг хийсэн. Тийм учраас л бид өнөөдөр ийм сургуулийн системтэй байгаа юм. Яг л ийм зүйл болж эхлэв. Өнөөдрийг хүртэл тариалан эрхэлж жижиг бизнес хийж мөнгө олж байсан хүмүүсийн хүүхдүүдийн тархийг сургуулаа төгсөөд гарахад мөнгө олох ганцхан сонголт байдаг нь үйлдвэрт ажиллахын явдлаа гэж угаасан хэрэг юм. Боловсролын зорилго яг юу юм бэ? Яг ямар зорилготой юм бэ? Зөвхөн уншиж бичих, тоо бодож сурах уу? Тэгвэл яг юуны төлөө гэж? Боловсролын талаарх энэхүү агуу их туйшрал болох Ivy League-ийн сургуулиудын тоосгон хаан усан ориглуур цэцэрлэгт хүрээлэнгүүдээс бид цааш харах юм бол боловсролын жинхэнэ зорилго нь ердөө л ажилчдыг бэлтгэх явдал юм. Хин нэгэн өөрийн сурч буй мэрэгжлээ хийлгэхэд өөдөөс нь чи тэгээд энэ мэрэгжлээрээ ирээдүйд юу хийхээр төлөвлөж байгаа юм бэ гэж хүмүүс асууна. Бид ажилтай болохын тулд л боловсролыг эзэмшдэг. Канада болон Америкийн боловсролын системийн ихэнх үед эдгээр зүйлс нь арай өөр байсан. Мэдээж тэр үед сургууль нь зөвхөн ажил хийх шаардлагагүй баян чинэлэг айлын хүүхдүүдэд зориулагдсан байсан ч гол анхаарал нь агуу сэтгэгчид, шинийг санаачлагчид, зохион бүтээгчдийг төлөвлөрүүлэхэд чиглэж байсан. Гэвч үйлдвэржилтийн 90 үеийн эхэлснээр бусад олон зүйлсийн адил энэ бүхэн өөрчлөгдсөн юм. Хэрв та цүү ярианд итгэдэг бол энэ бүх зүйлийн үндэс суурийг орчин үеийн түүхэнд хамгийн баян хүн болох ганцхан хүн рүү хөтэлдэг нь John D. Rockefeller юм. Rockefeller орлого багатай айлын хүүхдүүдийг зориудаар онолж, сургуулийн системийг өөрийн компаниудад үйлчлэх, хөрөнгө баялагийг нь өсгөхөд зориулагдсан өөрөө сэтгэх чадваргүй ажилчдын армийг бий болгохын тулд боловсролыг дахин өөрчилсөн гэх маш олон цуу яриа байдаг. Тухайн үедээ John D. Rockefeller бол аж үйлдвэрлэжүүлэгч байсан бөгөөд Америкийн нэгдсэн улсын түүхэнд хамгийн амжилттай аж үйлдвэрлэжүүлэгч гэж хэлж болно. Нэг хэсэг Rockefeller Америкийн нэгдсэн улсын газрын тос боловсруулах салбарын 90% эзэмсэж байсан бөгөөд хөрөнгө чинээнийхээ оргил үед тэрээр тус улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 1.5%-тай тэмцэх хэмжээний хөрөнгөтэй байжээ. Энэхүү хөрөнгийг өнөөдөр Elon Musk-ийн хөрөнгөтэй харьцуулж үзбэл түүний хөрөнгө ердөө л 0.7%-тай тэмцэх хэмжээний хөрөнгөтэй байгаа. 1800-аад оны сүүлчээр Rockefeller үр ашигтай байдлыг сургуулийн систем рүү чиглүүлсэн юм. Тухайн үед сургуулийн голчлон чинэлэг хүүхдүүдэд зориулагдсан байв. Тэдэнд практик ур чадвар бага заадаг байсан бөгөөд хүүхдүүдийг академик болон шинжлэх ухааны чиглэлээр бэлтгэдэг байлаа. Америкийн нэгдсэн улс руу цагаачдын урсгал ихссэн бөгөөд ихэнх ядуу болон цагаач хүүхдүүд гэр бүлээ тэжээхийн тулд бага наснасаа ажил хийх шаардлагатай болдог. Тэрээр сургуулийн талаар маш өөр төсөөлттэй байсан бөгөөд сургуулиуд нь хүүхдүүдийг ферм эсвэл аж үйлдвэрийн ажилчин болгон амжилтанд хүргэх практик хэрэгслүүд мэргэжлийн сургалтаар дүүрэн байх ёстой гэж үзжээ. Тэрээр хүүхдүүд хэрхэн хоол хийх, юу идэх, хэрхэн хувцас хийхийг сурах ёстой бөгөөд шинжлэх ухааны үндслэлтэй газар тариалангийн ач холбогдлыг чухалчлах хэрэгтэй гэж үзэж байв.
Америк мөрөөдөл, ардчлалын зорилго, капитализмын хамгийн тохиромжтой хэлбэр нь хинч байсан хичээнгүйлэн хөдөлмөр, ур чадвар, тууртай байдлынхаа ачаар өөрийн хүссэн мөрөөдөлтөд хүрч чадна гэж төсөөлдөг. Гэвч Рокфеллер болон тэдний үеийнхний хийсэн ажил энэхүү хамгийн дэд зорилгыг үүсгэсэн юм. Түүний хамгийн алдартай ажлуудын нэг бол би сэтгэдэг үндэстнийг хүсэхгүй, харин би ажилчин үндэстнийг хүсэж байна гэсэн үг байлаа. Барууны болон Прусийн системийн хамгийн том хажуудал нь хүнийг бодит ур чадвараар нь биш, диплом, цаасаар үнэлэх үнэлэмж. Өнөөдөр Монголд хүн бүр дээд боловсролын дипломтой атлаа, практик дээр баялаг бүтээх чадвартай инженер, технологийн мэргэжилтнүүд маш тотмог байна. Чамайг төрсний дараа магадгүй төрхөөс ч өмнө чиний аав ээжийн толгойд орж ирдэг хамгийн ихний бодол юу гэдгийг чи мэдэх үү? Би хүүхдэд том сургуульд явуулна. Өнөөдөр бүхий л улсад сургууль, коллеж нь боловсролын газар гэхээсээ илүү нэр хүнд, статусын газар болж хувирч байна. Манай хүү том сургууль сурдаг, манай хүү тэр коллежид сурдаг. Чи дөнгөж ярьж эхлэнгүүт л аав ээж чинь маш бахархалтайгаар чамайг нэгэн сайн сургуульд оруулж, тэгээд сэтгэл амраад би хүүхдээ том сургуульд оруулчихлаа. Одоо түүний ирээдүйг тэд бүтээгчхэн би зүгээр л цагтан төлбөрийг нь төлөх хэрэгтэй гэж боддог. Чи сургуульд маш шинэлэг, сониуч, бүтэц сэтгэлгээтэй тархитай очдог. Ямар ч хязгаарлалтгүй. Хэрв зөв сургууль маш их зүйлийг хийж чадах тийм тархитай шүү дээ. Гэвч сургуульд оронгууд чинь л чамд хідэн хичээлийн хослол бүхийг хөтөлбөр өгдөг. Тэгээд тэр чиний ертөнц болж хувирна. Чи өглөөнөөс орой хүртэл зөвхөн түүний тухай бодож түүнийг л уншина. Хэрв чи үүнээс өөр зүйл бодвол эсвэл уншвал чиний дүнд нөлөөлж чи шийтгэл хүртэнэ. Гэвч чиний аав ээж энэ сургууль, коллеж, дамжаанууд манай хүүхдэд яг юу зааж байна вэ? Манай хүүхдийн ирээдүйн үнэхээр гэрэлтэж байна уу? Манай хүүхэд сурч байгаа зүйлдээ дуртай байна уу гэж ганц удаач болов асуудгүй. Үгүй. Учир нь тэдэнд хүүхдийнх нь ирээдүйг бүтээж амжилттай хүн болгож байна гэж тэдэнд итгэл найдварыг өгсөн байдаг. Гэвч хэрв чи бага зэрэг анзаарч бодвол энэ бүх сургууль, коллежийн хугацаанд чамайг сургуулаа төгсөөд гарахад толгойд чинь зөвхөн ямар нэгэн байдлаар ажилд орох гэсэн ганцхан зорилготой хүн болгох үйл явц өрнөж байдгийг ойлгох болно. Өөр үгээр хэлбэл хэн нэгэн чамайг ажилд аваасай гэсэн л чиний цорын ганц зорилго болно. Чиний сургууль, коллежийн бүхий л хугацаанд чамд хизээч өөрийгөө бусдаас хамааралгүйгээр амьдрахыг заадаггүй. Яагад гэвэл энэ систем чамайг бүрэн бие даасан хүн болгохын тулд бүтээгдээгүй юм. Энэ системийн эцсийн зорилго бол үйлдвэрүүдэд боломжийн үнэтэй сайн ажилчдыг бэлтгэж өгөх явдал юм. Энэ бүх систем нь даргийнхаа тушаалыг дагдаг, дээл залбан тушаалтнаа хүндэлдэг, сарын эцэст нэг цалин авах горилгоор өдөр шөнөгүй ажилдаг тийм бүлэг хүмүүсийг бэлтгэж байдаг. Тэр ажилдаа дуртай юу, үгүй юу гэдг нь хамаагүй. Хүмүүс өөрийн амьдралын 25-аас ч илүү хувийг энэхүү боловсролын систем зориулдаг. Тэгээд өөрөөс нь бага боловсралтай хүний компанид очиж түүний мөрөөдлийг биелүүлэхийн тулд ажилдаг. Хинч чамайг биеэ даасан саятан болоосой гэж хүсэхгүй. Хин яагаад чамайг саятан болоосой гэж хүсэх билээ? Тэдэнд ямар ашигтай гэж. Учир нь хэрв чи биеэ даачих бол чи тушаал дагахгүй. Чи бүх зүйл дээр асуулт асууж, чи буруу зүйлийн ч эсрэг хүртэл дуурч эхлэх болно. Ихэнх хүмүүс энэ хавхыг хизээч ойлгож чаддаггүй. Учир нь тэднийг энэ хавханд оруулах үед тэд юм бодож ухаарах хэмжээний насанд хүрээгүй байдаг. Тэд ухаарах хэмжээний насанд хүрэх үед аль хэдийн яриотчихсан байдаг. Эсвэл өнгөрсөн 15-аас 20 жил энэ системийг дагсаар байгаад тархи нь угаагдаж энэ зүйлийг л зөвгээд боддог болчихсон байдаг. Яагад гэвэл чи одоо ямар нэгэн байдлаар мөнгө олох хэрэгтэй болсон. Гэр бүлийн хүмүүс ч бас чамайг ажил хий, хаанаас ч хамаагүй мөнгө олж ир гэж шахаж эхэлнэ. Өнгөрсөн 20 жил хийсэн чиний хөдөлмөр, сургууль, коллеж, нэмэлт давталгаанд өгсөн сая төгрөгийнхөө хариуд чи ердөө 2-3 саяын цалинтай ажилд орох горилгоор зүтгэж эхэлнэ. Ямар нэг зүйлийг маш ихээр сурчилж, түүнийг амьдралын шинэ хэв маяг болгох чухал хүмүүс ямар ч асуулт асуухгүйгээр дуугуухан дагаад явчихдаг. Өнөөдөр бид зүгээр л нэг энгийн асуулт асуух хэрэгтэй байна. Энэ системийг хэн бүтээсэн бэ? Яагаад бүтээсэн бэ? Энэ хоёр асуултын хариултыг та одоо барагцаалж байгаа. Энэ системийг бүтээх үед дэлхийн ертөнцид тэрбум ажилчид хэрэгтэй байсан. Гэвч өнөөдрийн нөхцөл байдал ямар байгаа вэ? Энэ системийг дагаад өөрсдийнхөө сонирхлыг ч гүйцээж чадаагүй, үр хүүхэдтэй ч том өв хөрөнгөлдөөж чадаагүй хорвоо горхсон хүмүүс олон. Өнөөдөр ч гэсэн энэ системийг дагаад хинч тэрбумтан болохгүй. Зүгээр л цалингаас цалингийн хооронд амьдарсаар гацах бүхэл бүтэн үйл бий болно. Бидний өмнө хоёр сонголт байна.
Бид бодит байдлыг хүлээн зөвшөөрч энэ хавханд гацсан хിവэрээ үлдэж хүүхдүүдээ ч энэ хавханд оруулах. Нөгөө сонголт нь бид өөрсдийн замыг өөрсдөө бүтээж юу хийж чадхаа, өөрийн хүссэн хэмжээний мөнгө олохоо, ямар зөв арга зам байгааг өөрсдөө хайж болох. Одоо бидэнд эцсийн зорилго нь зөвхөн ажилд орох болохоос биш, ямар ч ур чадваргүй зөвхөн коллежийн дипломтой тим төгсөгчд хэрэггүй. Одоо цаг үе өөрчлөгдсөн. Тэр ур чадваруудыг сурахын тулд чи коллежид сая төгрөг өгч амьдралынхаа хамгийн үнцэнтэй 5-6 жилийг зориулж юуд суралгүй гарах хэрэггүй. Харин одоо хамгийн том ур чадваруудыг маш бага төлбөрөөр онлайн курсуудаас сурах боломжтой болсон. Тэгэхдээ зөвхөн онлайн мэдлэгтэй хүмүүсээс ч биш. Тэрхүү ур чадварыг өөрөө ашиглаад амьдралдаа том зөвлөлд хүрсэн тийм хүмүүсээс суралцах боломжтой. Хэрэв та эцэг эх бол хүүхдээ сургуульд нь явуул, коллежид нь ч явуул. Гэхдээ дүнгийн хуудсанд нь тийм их ач холбогдол битгий өг. Тэдэнд гаднах ертөнцийг харах боломжийг өг. Энэ дэлхийд хийх маш олон зүйлс байгааг хэлж өг. Зөвхөн математик, хим, физик бол энэ дэлхий биш. Үүнээс гадна маш олон зүйл бий. Хүүхдээ өөр зүйлсийг туршиж үзэхэд нь урамшуул. Хэрэв дүн нь муу байвал яах вэ? Магадгүй тэд ямар нэгэн өөр ур чадвартайгаа илүү сайн байж магадгүй шүү дээ. Өнөөдөр бид SAT, IELTS, GMAT шалгалтуудад зориулж 1-2 жилийн чөлөө авдаг. Гэвч хизээ нэгэн цагт өөрийнхөө хүсэл сонирхлыг ойлгохын тулд, өөрийн сонирхлыг мэдхийн тулд, өөр боломжуудыг туршиж үзэхийн тулд та 1-2 жилийн чөлөө авч үзсэн үү? Та доктортой бөгөөд дундаж амьдралыг хүсэж байна уу? Эсвэл амьдралдаа том зүйл хийж маш их мөнгө олж мөрөөдлөө биелүүлэхийн тулд бүхнээ зориулахыг хүсэж байна уу? Шийдвэрийг та өөрөө л гаргах хэрэгтэй. Та хин нэгний доор 50 жил ажиллах уу? Эсвэл өөрийнхөө төлөө 5 жилийг хичээнгүйлэн ажиллаж өнгөрөх үү? Танд амжилт хүсье. Сонголт таны гарт байна.